Адуу бугуйлдах болон уурга шургуулах нь Монгол адуутай холбоотой өв соёлын салшгүй хэсэг юм. Энэ нь адууг барьж авах, номхруулах гол арга билээ. Тиймээс адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн наадам уралдаан бүрт адуу уургалах, бугуйлдах тэмцээн тогтмол болдог. Арвайхэр хотод зохион байгуулж буй талын 5 эрдэнэ наадмаар адуу уургалах болон морин дээрээс ташуур, уурга шүүрэх тэмцээнийг зохион байгууллаа. Энэ бол яалтчгүй нэг манай Монголын нэг номер 1 өв соёл гэж би ойлгодог. Энэ сайхан адуугаа эдэлж, адуугаа харилж, уургаа юулж, уургаа өрөө хийдэг. Унаа мөрдтойгоо шургуу тэмцээнд очдог хүмүүс амжилт гаргадаг. Тийм учраас одоо өөрийнхөө гарсан унаа мөрдтэй мордно гэдэг бол одоо өөртөө итгэлтэй, бим бэх юм байхгүй, мориноос айх юм байхгүй. Тэг өөрийнхөө зурагтай болохоор хүн гарцсан байдаг. Тийм учраас одоо жоохон өнгөрөөж хайсан бол цэвэрхэн уралдаг. Амдуулж хайсан бол харангаар нэж уралдаг. Тийм л онцлогтой. Морин дээрээс ташуур уурга шүүрэх нь Монгол адуучны ирэмгийн ур чадвар, хурд хүч, тэнцвэрийг шалгасан үндэсний бит бус үеийн нэгэн төрөл юм. Сүүлийн жилүүдэд энэхүү спортыг эмэгтэйчүүд ихээр сонирхож, авхалж самбаагаа сордог болсон байна. Ер нь бол 5 настайгаас хурдан морь уунж эхэлсэн. Тэрнээс хойш 16 нас хүртэл хурдан морь унаад, түүнээс хойш морио унаад, идлээд, морио уяад явж байгаа. За тэгээ өнөөдрийн арга хэмжээнд болохоор нээлтэнд нь ташуур шүүрж үзүүлээч гэдэг тэгээ хүрэлцэн ирсэн байгаа. Би ч мөр анх одоо нэг 3-4 жилийн өмнө ташуур шүүрж сурсан. Нөгөө хонь ялгаж гаад нөгөө айланд нэг ганц хоёр ишиг үлдчихдэг дээ. Тэгээ гүүгээд баригддаг өөрөө нөгөө сүулдэ нөгөө бахардаж айж гоод тэгээд за морин дээрээс шүүрч гэж одоо хонь дундуур нь тавьж ороод тэгээд нэг ишиг мишиг шүүрж мэгдэг тэгж гад ерөөхдөө ташуур шүүрээс сурцсан. Тэгээ ер нь бол одоо нодонгоос хойш гэх юм бол нэг 10 гаруй тэмцээнд ороод ер нь 10 гаруй байранд орчоод байгаа. Тэрээр хэлэхдээ морь хүн хоёр нэгдэж, нэгнээ мэдэрч байж ташуур шүүрнэ. Хурд хүчээ тохируулахгүй бол маш эрсдэлтэй гэлээ. Наран цэцэг Өвөр Хангай аймагта хүлгийн чимэг морьтой монголжин холбоог байгуулан тэргүүнээр ажиллаж байна.